(2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 10 минутын үед Айова мужийн Марионы яралтай тусламжийн 911 утсанд түргэн тусламж хурдан явуулаач гэсэн дуудлага ирдэг. Энэ дуудлагыг хийсэн залуу бол Джейсон Картер бөгөөд 911-ийн ажилтнанд ээж минь шалан дээр нас барсан хэвтэж байна. Эргэн тойронд нь хаа сайгүй цус болсон байна. Яг юу болсныг хэлж мэдэхгүй байна. 2 цаг энд байсан бололтой гэж дуудлага өгчээ. I need an ambulance, man. Okay, to what address? 132 Perry Street. My mom was laying here on the floor. Where she's dead. I don't know what happened. I don't know what happened. What? It's 2 hours. За ингээд дуудлагын дагуу цагдаа нар ирснээр нэгэн хүн амны хавцас тэрэг нэгддэг. Тухайн өдөр Джейсон аав ээжийнхээ гэрт ирээд 68 настай Шерли Картер буюу ээжигээ гал тогооны шалан дээр нил цусан дунд нас барсан хэвтэж байхыг олсноор дуудлага өгсөн нь энэ юм. Шерли цээжиндээ 2 удаа ангийн rifled mark-ийн буугаар бодуулан газар дээр амьсгал ураасан байлаа. Түүний амьдрал ганцхан цагийн өмнө бүх зүйл хэвийн яг л өрднөх шигэ нам тавин үргэлжилж байв. Шерли нөхөр Билл Картерийн хамтаар өглөө бүр очдог кофе шопт очиж өглөөний цайгаа уугаад нөхөр Билл нь шууд өөрсдийн эрхэлдэг бизнес болох фермийн аж ахуй руугаа явж харин Шерли гэртээ харьсан байна. 11 цагт Билл хүү Джейсноос гинтийн утасны дуудлага авсан нь ээжигээ гэрт алгацсан байна гэсэн аимшигтай мэдээ байлаа. Шерлиг буудсан буу нь тухайн гэрийн зойрын давхарт тусгай бууны сейфэнд байдаг байсан rifle mark-ийн ангийн буу байсан гэдг нь сүүл тогтоогдсон бөгөөд хизээч олдоогүй юм. Джейсны хэлснээр аав ээжийнхэн гэрт хулгайч дээрэмчид нэвтэрсэн байх гэмээр гэр доторхыг нь ухаж төнгөсөн, замбраагүй болгосон байсан. Гал тогооны шал болон хөргөгч рүү буудсан нүх байсан, магадгүй орон гэрийн хулгай буруу иргсэн байх гэж хэлжээ. Тэр орны байдалч түүний хэлснээр замбраагүй болсон нь үнэн байлаа. Хэрэг явдал гарснаас хойш 3 хоногийн дараа цагдаа нар талигачийн хүү Джейсныг сэжиглэн нарийн шалгаж эхэлжээ. Гэрт нь болон машинд нь нэгжлэг хийж, машиныхаа гал хамгаалагч дотор нуусан бүртгэлгүй дугаартай гар утсыг нь олсон байна. Уг утсаар Джейсон нууц амрагтайгаа холбогддог гэж тайлбарласан байдаг. Түүнээс гадна полиграфийн тест, lie detector буюу худал үнэн ярьж байгааг нь шалгадаг тест хийхэд Джейсон худал ярьж байна гэсэн хариу гарсан. Гэвч энэхүү тест нь шүүх хурал дээр баримт болж чаддгүй тул мөрдөгчдөд илүү баттай баримтууд хэрэгтэй байсан нь мэдээж. Гэвч Джейсон ярилцлагын үеэр өөрийгөө маш хүчтэй өмөрч би ээжигээ хөнөөгөөгүй. Ээжийг минь буудсан хүн гадуур чөлөөтэй явж байна. Түүнийг би буудаагүй. Би тэр бууг хаана байгааг мэдэхгүй байна. Би үннээ ярьж үннийг л хэлж байна. Би үүнийг хийгээгүй. Наа тестийг чинь чөтгөр ав гэсээр өөрийгөө өмгөөлж байлаа. Do you positively know who did this? No! Well, according to the test you do. Well, that damn thing is wrong. It's not wrong. It is too. It's not wrong. I never touched my mom. I never hurt her. The killer is still out there that shot her. What happened at your mom's house? She was shot dead. I understand that, Jason. We need to get to the truth here. That is the truth. No, I think I walked in the door and my mom was laying in a pool of blood. Уг ярилцлагын дараа Джейсноос олигтой мэдээлэл олж авч чадаагүй мөрдөгчд түүнийг зүгээр явуулсан байдаг. Джейсныг сэжиглэх цөөнгүй сэжүүр мөрдөгчдөд байсан нь жишээ нь дуудлагаар яаралтай ирсэн цагдаагийн хэлснээр Джейсны тухайн үед аллах болсон газар гаргаж байгаа сэтгэл хөдлөл нэг тийм сонин төрсөн ээжийг алдсан хүн гэхэд их л тайван бүх зүйлийг нарийн детальтай тайлбарлаж байсан. Хүн яагаад шууд 911 рүү биш аав Билл рүүгээ залгасан юм бол гэж гайхсан. Үүнээс гадна 911 рүү залгах үедээ ээжигээ буудуулаад 2 цаг орчим болсон байх гэж хэлсэн нь их сэжигтэй санагджээ.
Нас барсан цогцыг мэрэгжлийн хүнч хараад тэд хэдэн цагийн өмнө нас барсан гэж хэлэхэд хэцүү. Ийм аимшигтай зүйлс болоод ээж нь нэл цусны дунд нас барсан хэвтэж байх үед шал руу болон хөргөгч рүү буудсан сумны нүхийг нарийн анзаарсан байсан нь ч мөрдөгчдөд маш с ิจ гтэй санагдаж байлаа. Түүнчлэн хэргийн газар Шэрлигийн өрөөний шүүгээ шургуулгуудыг уудалж нэгжсэн мэт харагдах боловч яг алга болсон зүйл байхгүй. Бэлэн $140 цүнхэн, банкны картууд нь, бусад үн хүрэх эд зүйлс нь бүгд байсан нь булгайч дээрэмчин энэ гэрт нэвтэрч орсон гэдгийг үгүйсгэж байв. Энэ үед хайр таниа алдсан гэрийн эзэн Билл Картерт маш хэцүү байсан нь ойлгомжтой. Ой гашуу дээр нь нэмээд төрсөн хүүн сэжигтнэр татагдсан нь бүрэл нэрмээс болж байлаа. Ингээд Билл Картер яг юу болсныг өөрөө олж мэдхээр хувийн мөрдөгч хөлсөлсөн байна. Джейсонтой холбоотой ойлгомжгүй зүйлс ар араасаа зуурсаар л байлаа. Хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө аавынхаа бууны сейфнээс ээжийг нь хөнөөсөн ангийн буу алга болсныг Джейсон мэдээлсэн байдаг. Гэтэл тэрээр мөрдөгчтэй ярилцах үеэрээ би аавд бууны сейф байдаг гэдгийг ч мэддэггүй байсан. Хэрэг гарсны дараа л мэдсэн гэж хэлдэг. Харин тэгтэл уг бууны сейфийг Крисмсийн баяраар Джейсон өөрөө аавдаа бэлэглэж бууны сейфийг угсарч байгаа зураг нь хүртэл гарч ирсэн. Джейсон яагаад ингэж худлаа ярих болов? Түүний хувийн санхүүг шалгаад үзтэл тэрээр маш их өрөнд орсон байж. Хэрв аав ээж хоёр нь өнгөрвөл тэдний эзэмшил байдаг томоохон хэмжээний фермер нь 3 хүүхэдтэй нь ирэх бөгөөд аав ээжээс нөөр фермерийн үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн авч явж чадах хүн тэдний дунд байхгүй тул зарж борлуулах нь ойлгомжтой. Джейсон ч түүнээс багагүй хувь хүртэх болно. Учир нь фермийнх нь үнэлгээ $6 сая байж. Бас нэг зүйл нь талигаа жээж нь Джейсоныг гэр бүлээс гадуур харилцаатай гэдгийг мэдсэн. Цаашлаад аавд нь энэ талаар хэлбэл өв хөрөнгийн гэрээслэл дээр хувь хүртэхгүй байх шалтгаан үүсэх учраас Джейсоныг сандралд оруулсан байх магадaltaй гэж мөрдөгчд таамаглажээ. Ийхүү хэрэг гарснаас хойш 7 сар өнгөрч аав Билл Картер нь хувийн мөрдөгчдийн цуглуулсан мэдээлэл хэрэг дээр ажиллаж байгаа мужийн мөрдөгч нарын мэдээллүүдийг үндэслэн хайр таныг нь төрсөн хүү Джейсон хөнөөжөө гэдэгт улам итгэлтэй болдог. Үүнийгээж телевизийн мэдээгээр хэлж Джейсон энэ бүх хийсэн нүглийнхээ төлөөсийг үүрэх ёстой гэж хэлсэн байдаг. He needs to pay for what he did. He needs to pay. 2017 оны 12 дугаар сарын 15-нд болсон анхны шүүх хурлаар Шерли Картерийн үхэлд хүү Джейсон Картер буруутай гэж үзэн бүх насаар нь шоронд хорих шийдвэр гарчээ. Гэвч 2019 оны 3 дугаар сарын 8-нд болсон давж заалдах хурал нэлээд ширүү маргаантай өрнөсөн байна. Джейсоны өмгөөлөгч түүнийг маш сайн хамгаалж байсан бөгөөд түүний хувийн болон санхүүгийн байдал хэрэг гарсан газар анх очисон зэрэг нь буруутгагдах шалтгаан байж болохгүй. Түүнийг ээжигээ буудсан гэх ямарч баталгаа, баримт, DNA, хурууны хээтэй буу олдоогүй. Ямар ч гэрч байхгүй. Бүгд Джейсоныг л буруутай гэж анхаарлаа түүнд төвлөрүүлж түүнээс ирж байсан болохоос өөр бусад хувилбарууд дээр огт ажиллаагүй гэх зэргээр маш хүчтэй өмгөөлж байв. Джейсоныг цаг хугацааны хувьд ээжигээ хөнөөх ямар ч боломжгүй гэдгийг батлах баримтыг өмгөөлөгч гаргаж ирсэн нь 10 цагт ээж аавынхаа гэрээс бүтэн 1 цагийн зайтай газар ажиллаа хийгээд ачааныхаа тэрэгтэй авто бааз дээр байсан камерын бичлэг байлаа. Гэтэл шүүхийн задлангийн мэрэгжилтийн эмч Шерлиг анх олдсон цагаас 2 цагийн өмнө амиа алдсан гэдгийг хэлсэн байдаг. Яг л Джейсон анх 911 дуудлага өгөхдөө хэлсэнтэй адилхан хугацаа. Тухайн өдрөө шүүх хурал шийдвэрээ гаргаж чадаагүй бөгөөд бүхэл бүтэн 13 өдрийн дараа 2019 оны 3 дугаар сарын 21-нд хэргийг шийдвэрлэж шүүхийн эцсийн тогтоолоо гаргажээ. Уг эцсийн шийдвэр нь ээжийнхээ үхэлд буруутгагдаад байгаа Джейсон Картерыг буруугүй гэж үзжээ. Шүүхийн шийдвэрийн гарсан хэдий ч Джейсоныг ээжигээ хайр таныг нь хөнөөсөн гэдэгт Билл Картер огт эргэлздэггүй, түүнийгээ ч нуудаггүй байна. Эргэлзээ асуулт дүүрэн уг хүн амны хэрэг нь хаагдаагүй cold case болон үлджээ. Миний хувьд гэмт хэрэгтнийг барьж зохих шийтгэлийг нь оноож чадаагүйд харамсалтай санагдлаа.
Сүүлийн хурал дээр Джейсоны өмгөөлөгч ажлаа маш сайн хийж, ялангуяа тэр сүүлд гаргаж ирсэн Джейсоныг 10 цагт ажил дээр явж байсан камерын бичлэг шүүгчид их хүчтэй нөлөөлсөн байх гэж бодогдлоо. Гэхдээ хяналтын камерын цагийг тохиргоо хийгээд өөрчлөх боломжтой гэж бодогдсон. Түүнээс гадна Джейсоны ээжийнхээ нас барсан цагийг яг таг хэлдэг нь. За тэгээд аавдаа бэлгэлсэн бууны сейфийг мэдэхгүй гэсэн нь гэрээс нь юу ч алга болоогүй мөртлөө ундуу сундуу болсон гэх мэт нь бол с ิจ гтэй хэвээр л үлдэж байна. Нөгөө өнцгөөс харахад ямар нэгэн маргаанаас болоод би л өөрөө эхнэрээ хөнөөчөөгүй байгаа. Та бодлоо хуваалцаж комент үлдээгээрэй. оны 12 дугаар сарын 1-ний өдөр Лас Вегас хот. 28 настай армийн баг түрүүч цолтой Нэйтан Пид орон ээлжийн ажилдаа явхаар хаусныхаа гаражнаас гарч алхангаа эхнэр хүүхдүүд рүүгээ даллаж та нартай хайртай шүү хэмээн амандаа шивнэх тэр мөчөд хаанаас ч юм гинэд 5 удаа дараалсан буун дуугарч Нэйтан бууны суманд оногддог. Түүний эхнэр Мишель яралтай тусламжийн 911 рүү залгаснаар Лас Вегасын цагдаагийн газар нэгэн хүн амны хавтас тэрэг нээгдэв. Харамсалтай нь баг түрүүч Нэйтан тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан байна. Талигаач Нэйтан Пид нь Төв Америкийн Гуам улсад 1982 онд төрж өссөн бөгөөд бага насаа сайн ээж аав, 3 ах эгчийнхээ халамж доор жаргалтай өнгөрөөсөн ба хүн бүр түүнийг маш сайн цовоо хүү байсан. Хизээж асуудал үүсгэж байгаагүй. Гинт ч туслахад биелэн тусч хүү байсныг дурсцгаадаг. Хичээл номондоо мэрэмтгий Нэйтан ахлах сургууль байхдаа ирээдүйн эхнэр Мишельтэй танилцаж үерхэн ахлах сургуулаа төгсөөд хурмаа хийж гэр бүлийн жаргалтай мөчүүдээ эхлүүлжээ. Нэйтан цалин хөлс тэтгэлэг илүү олддог олон төрлийн боломжууд нээлттэй байдаг учраас Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн хүчинд илсэн орж цаашлаад Америкийн нэгдсэн улс руу гэр бүлээрээ нүүж 4 хүүхэдтэй болж хүч хөдөлмөрөөрөө өөрийн гэсэн хаусаач авч чаддаг. Буун дуугарсан тухайн аимшигт өдөр эхнэр Мишель нь орон 10 цагт тарах ёстой байсан ажлаасаа би өвдөд байна гэд эрт ирсэн бөгөөд Нэйтан удалгүй зөрөөд орон ээлжийн ажил руугаа явхаар гарсан байна. Нэйтан байшинтай залгаа байдаг гараж руугаа ороод гаражийн хаалга онгоох чимээ гарснаас нээх удалгүй буун дуугарч эхнэр Мишель нь окноо төврөн шокийн байдалтай яахаа мэдэхгүй төвдөж байх үед Нэйтан амнаасаа цус сахруулсаар цуснд будагдсан орж ирэнгүүтээ үхэтхийн унжээ. Ингээд Мишель яралтай 911 рүү залгаж тусламж дуудсныг бид дээр сонссон билээ. Цагдаа түргэн тусламж тэр даруй ирсэн ч Нэйтний хувьд бүх зүйл оройтсон байлаа. Удалгүй хүн амны хэргийн мөрдөгчд ирж хэрэг болсон газар үзлэг шинжилгээ хийдэг. Талигаачийн машины түлхүүр, гар утас, төрөвч гээд авч болох зүйлс бүгд газар хөглөрөн ил хэвтэж байгаа нь уг аллах нь дээрэм хулгайн сэтэлгүй гэдгийг харуулж байв. Тэгвэл яагаад түүнийг нэг дор 5 удаа буудаж хороох болов? Талигаачийг ямар нэгэн буруу гарын хүмүүстэй холбоотой байгаад тэгээд тэд нартайгаа маргаантай байснаас буудуулсан байж болох таамаг дэвшүүлэн түүний гар утасны дуудлага мессежүүдийг нарийн шалгаж үзэхэд с ิจ гтэй зүйл огт олдсонгүй. Хайртай гэр бүл эхнэр хүүхдүүдийнхэн л зураг, утасны дуудлага, мессежүүд гар утсанд нь байлаа. Эхнэр Мишельтэй ч ярилцах үед талигач нөхрийг нь шууд ингээд буудах хэмжээний өстөнд дайсан эсвэл ямар нэгэн маргаантай асуудалтай хэн нэгэн байхгүй гэж хэлж байв. Харин мөрдөгчд хөршүүдээс нь ямар нэгэн с ิจ гтэй зүйл харсан эсхийг асуухад тухайн буун дуу гарах үед энэ хавьд байдаггүй ч хаяа нэг удаа Мишелийг хүргэж ирж байсан хар суудлын машинтай залуу тэр хаваар эргэлдээд байсан. Буун дуу гарсны дараа тэр хар машин яаран давхиж одсон хэмээх мэдээллийг өгдөг. Энэ мэдээллийн дагуу талигач эхнэр Мишелийг мөрдөгчд дуудаж байцахдаа ийм хар машинтай эрэхтэй танаа энүүгээр эргэлдсэн байна. Танд мэдэх зүйл байхгүй биз хэмээн асуухад Мишель нэлээд мэдэн бодолж байгаад машин болон жолооч эрэхтэйг нь дүрсэлсэн байдал нь манай ажлын залуутай төстэй сонсогдож байна. Түүнийг Майкл Родригес гэдэг.
Иннээс илүү одоогоор ярьж чадахгүй нэ. Сэтгэл санаа маш хүнд байна гэд дэлгэрэнгүй хариулгаас цаараглаж байлаа. Мэдээж илт сэжигтэй байсан тул мөрдөгчд түүний гар утсыг шалгах үеэр хөршүүдийн гэрчилсэн хар машинтай Майкл Родригес нь Мишельтэй нууц амрагын холбоотой болохыг батлах олон мессежийг олж гаргаж ирснээр мөрдөгчд маш том сэжүүрийг олж авсан байдаг. Майкл Родригес нь өмнө нь орон байрны хулгайн гэмт хэрэгээр ял идэлж байсан түүхтэй бүтэхгүй талын хүн бөгөөд сүүлийн жилүүдэд нэг байгууллагад хамт ажилладаг Мишельтэй амрагын харьцаатай байснаа мөрдөгчдөөс нуугаагүй ба тухайн хэрэг гардаг өдөр нэг нь найзынхаа найз бүсгүйтэй өдөржин хамт байсан гэж мэдүүлдэг. Уг өдөржин хамт байсан гэх Шана хэмээх эмэгтэй ч үүнийг баталдаг. Хэдийгээр мөрдөгчд талигачи эхнэр Мишель түүний амраг Майкл Родригес нарт ямар нэгэн учир байна гэдгийг маш сайн мэдэж байсан боловч дөрвтэй батлах баримтгүй байлаа. Ингээд мөрдөгчд Нэтан Мишель хоёрын амьдралыг илүү нарийн судлаж үзв. Шинэхэн хурмалсан хосуудад бусад залуусын адилаар ямар нэгэн хуримтлал, бэлэн мөнгө, өмч хөрөнгө байгаагүй. Хамтдаа амьдралын төлөө хичээн зүтгэж, ялангуяа Нэтан давхар ажил хийх мэтээр маш их хөдөлмөрлөж байв. Боломжийн цалин хөлс тэтгэлэгтэй олон төрлийн боломжууд нээлттэй байдаг учраас Нэтан Америк нэгдсэн улсын агаарын цэргийн хүчинд элсэн орсон гэдгийг бид мэднэ. Цэргийн амьдрал бол тушаалаар явдаг. Америк нэгдсэн улсын хилийн чанд дах баазуудад жишээ нь Ирак улс руу явах зэргээр гэрээсээ олон сараар хол явах үе Нэтэнд цонгүй байв. Гэсэн хэдий ч хичээл зүтгэлийнхээ үр дүнд Нэтан гэр бүлдээ өөрийн гэсэн хаус авч чадсан бол Мишель нь энэ хугацаанд нууц амрагтай болж чаджээ. Гэр бүлийн хоорондын харилцаа, хүүхдүүдийн хүмүүжил гэх мэт олон асуудлуудад цэг тавихаар Нэтан гэрээсээ олон сараар хол томилолтоор явдаг байдлаа болж гэрээсээ 40 минутын зайтай байх цэргийн баазад ээлжийн ажилд ороод удаагүй байхдаа инхүү амиа алдсан байна. Хэргийг уйгахгүй судалсан мөрдөгчд тактикаа өөрчлөн Мишель болон Майкл Родригес хоёрт бүх үйлдэлийг нь тулгах байдлаар олон удаагийн байцаалт явуулснаар үнэн боддоор яг юу болсон, хэн яагаад Нэтний хөнөөснийг олж мэдэж чаддаг. Тухайн өдөр Майкл Родригес нь Мишелийн зааварчилгаагаар Нэтанг ажилдаа явхаар гэрээсээ гарч ирэхийг хүлээж байсан бөгөөд буудаж хөнөөхөөр хамт дагуулж ирсэн. Өмнө нь 9 ч удаа ял шийтгүүлж байсан Кориг их найзынхаа хамтаар хүлээж байв. Коригийн үүрэг нь буудуулсан Нэтний биеийг машинд нь маш хурдан хийж цааш авч яваад хүний анхаарал татахгүй газар машиных нь арын багажинд хийгээд орхих зорилготой юм. Нэтэн ч ажилдаа явхаар Chevrolet Tahoe маркийн машиндаа суухаар ирэх үед түүний машин дотор сэмхэн орсон байсан Майкл түүнийг бараг тулгаж байгаад 5 удаа буудсан боловч Нэтэ үхсэнгүй. Харин цаашаа гэрлүүгээ гүйж орсон тул Майкл Кори хоёр сандралд орж паниктан уг газраас маш хурдан зугтсан байна. Замдаа хөнгүү хээр газар очиж өмсөж явсан хувцсуудаа шатаасан бөгөөд байрлаж байсан буудалтай эргэн ирж өдөржин хамт байсан гэдгийг батлах зорилгоор хөлсөлж авсан Шанон хэмээх хүүхэнтэйгээ уулзсан албаар хяналтын камеруудтай газруудаар хэд хэд эргэлцсэн байна. Энэ Шанон гэх стриптиз клуб бүжгэлдэг хүүхнийг Кори олж авчирсан байдаг. Харин буудуулсан Нэтэн гэртээ орж ирсэн даруйда үхэтгийн унаж эхнэр Мишелийнхээ гар дээр нас барсан билээ. Мишель өөрийн амраг Майкл Родригестэй хамтдаа амьдрахын тулд л Нэтний хөнөөх төлөвлөгөө боловсруулсан гэж үү? Асуултын хариулт маш амархан олдсон бөгөөд нөгөө л нэг эзнийг үхэл рүү чирдэг сэдв буюу амь насны даатгал. Нэтэн айрам цэргийн хүн байсан учраас амь нас эрсдэлд орох нөхцөлд албан ажиллаар томилогдох, үүрэг гүйцэтгэх үеуд их байдаг. Үүнийгээ дагаад заавал амь насны даатгал хийлэгдэг байжээ. Үнэн дээр түүний даатгал тийм ч өндөрт орохгүй боловч $650,000 гэдэг үнийн дүн эхнэр болон түүний амраг Майкл Родригес хоёрын шунлыг хөтлөгсөн байна. Энэ $650,000-ыг нэг дор хурдан авахын тулд Нэтэн үхэх ёстой. Ингээд Мишель нөхрөө хөнөөх тухай амраг Майкл Родригестэйгээ тохиролцож нөхрийг нь хөнөөж өгсөний хариуд $20,000 өгөхөр болжээ. Харин Майкл ганцаараа энэ бүгдийг хийх нь эрсдэлтэй байсан тул найз Кори түүний танилцуулсан Шанон хэмээх хүүхэн хоёрыг хөлсөлж авсан байна. Гэвч тэдний төлөвлөгөө орвонгоороо бүтлгүйдэж хариуд нь хайрын сайхан залуу 4 хүүхдийн аав Нэтэн хайрлаж итгэж явсан эхнэрийнхээ гарт амиа алдснаар төгсжээ.
Ингээд шүүх хурал болж Майкл Родригес түүний хамтрагч Кори нарт хугацаанаас өмнө суллагдах нөхцөлгүйгээр бүх насаараа хоригдох ял. Мишельд мөн адил хугацаанаас өмнө суллагдах нөхцөлгүйгээр бүх насаараа хоригдох ялыг оноов. Шүүх хурлын үеэр Мишель маш ихээр гимшиж байгаагаа талигаач нөхрийнхөө гэр бүлд үзүүлэх гэж олон янзын байдлаар уйлж гашуудаж үзсэн ч энэ бүхэн түүний ялыг хөнгөлөхөд ямар ч тус дэм болоогүй байна. Үнэхээр харамсалтай хэрэг хөөхий 4 хүүхэд өнчрөөд үлдлээ дээ. Хүний шунлаа гэж. Манай суугтай үргэлж хамт байж комент лайк үлдээдэг үзэгчдэд маш их талархдаг гэдгээ заавал хэлмээр байна. Маш их баярлалаа. Хэрв та subscribe дарж амжаагүй байгаа бол яг одоо дараарай. Mississippi мужийн Longview хэмээх жижиг хотод 2003 оны 5 дугаар сарын 11-ний орой Joy Fulgham хэмээх эрэгтэй орондоо толгойнхаа араас буудуулан нас барсан байдалтай олдсноор энэхүү хэрэг эхэлдэг. Эрүүл чирэг эдэр насны эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан Joy Fulghamд яг юу тохиолдсон бэ? Хэрэг гарсан 5 дугаар сарын 11-ний өдөр нь ээжүүдийн баяр амралтын өдөр байжээ. Уг баяр нь жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь нэм гарагт Америк улс даяар тэмдэглэдэг баярын өдөр юм. Энэ өдрөөр талигаач Joy тогтмол ээж дээрээ зочилж цагийг хамт өнгөрөөдөг уламжлалтайч энэ удаа ирсэнгүй. Бүр ядаж уцаарч ээждээ баярын мэнд хүргэлгүй тагчиг болсон нь Joy-ийн аав ээжэд маш ачирхалтай санагдаж байлаа. Хүү Joy руу бас Бэр Кристи рүүгээ уцтахад хэн ч хариу өгөхгүй байсан тул ээж нь ах нарт нь хэлж нэг ахыг нь тэднийх рүү явуулжээ. Ах нь тэдний дээрч харамсалтай нь Joy орондоо толгойнхаа араас буудуулсан байдалтай олдсноор уг хэрэг илэрсэн байна. Мэдээж талигачийн гэрийнхэн 911 рүү залгаснаар цагдаа нар ирж хамгийн түрүүнд эхнэр Кристиг нь хайсаар хажуу хотод ээжиндээ байхад нь олж авдаг. Нөхрөө нас барсан мэдээг сонсоод Кристи гинэт эвгүй орилж, уйлж, маш их гашуудах байдал үзүүлж байгаад байцаалтын явцад нөхрийг нь өөрийн эцэг нэгтэй их ондоотой дүү болох Тайлер Эдмондс будаж хороосон гэсэн зүйлийг ярьсан байна. Талигачийн эхнэр Кристигийн их ондоотой дүү Тайлер Эдмондс гэж хэмбэ. 13 настай өсвөр насн дээрээ явж байгаа Тайлер Эдмондс нь сэргэлэн цаваа зантай, нөхөрсөг, тусархаг, таньж мэддэг хүн бүр түүнд ам сайтай байдаг. Аав ээж нь салснаас хойш ээж нь түүнийг аавтайгаа уулзахад нь дургуулдаг хэдий ч тэрээр аавынхаа өмнөх эхнэрийн хүүхэд болох Кристи эгчтэйгээ байнга уулзалдах болж эгч дүүгийн харьцаагаар ихэд дотносцоожээ. Учир нь Тайлер хүүд ээж аавынхын салалт нилээдгүй хүнд туссан. Аавтайгаа ойр байх боломжийг үргэлж эрэлхийлдэг байсан учраас Кристи эгч нь бас нэгэн боломж гэж харагдсан байх. Үүнээс гадна Кристи эгчийнх нь гэр тэднийхтэй ойрхон нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг байсан нь ч нөлөөлсөн байх. Хэрэг болдгийн урд өдөр Кристи мах шарж барбекю хийхэр шийдэж дүү Тайлерыг урьж дуудсан байна. Энэ үеэр Кристи өөрийнх нь нөхөр Joy хэрхэн түүнийг тогтмол дээрлэхэж гар хүрч зоддог, байнга дарамтлагдаг талаараа Тайлерт ярьжээ. Дотн хайртай эгчийг нь нөхөр нь байнга зодож зовоодаг талаар сонссон өсвөр насны хүү шууд л бухимдаж үнэн голоосоо уурлаж Joy-оос хариугаа авах болно. Joy заавал шийтгэлээ хүртэх ёстой гэж тэр үед Тайлер орилж байсан хэмээн Кристи мэдүүлжээ. Ингээд орой болж Joy-ыг унтахыг хүлээж байсан Тайлер тэднийд байсан rifle калибр буугаар унтаж байсан Joy-ын толгой арлуу нэг удаа буудсан гэж Кристи үргэлжлүүлэн мэдүүлв. Үүнийг сонссон цагдаа нар Тайлерыг тэр даруй баривчлан байцааж эхэлсэн байдаг. Тайлер хүү эхэндээ би юу ч хийгээгүй, яагаачгүй, Joy-той холбоотой юу ч мэдэхгүй гэд байсан тул эгч Кристиг нь дуудаж нүүрэлдүүлсэн байдаг. Өрөөнд орж ирээд Кристи дүү Тейлортой ганц л өгүүлбэр хэлдэг. Тайлер, юу болсныг тэдэнд хэлж. Ингэж нүүрэлдүүлэх үед тэр хоёр үүнээс өөр юу ч ярилцаагүй бөгөөд Тайлер бүр юу ч дуугараагүй байна. Кристиг өрөөнөөс гарсны дараа Тайлер хэсэгтээ нэлээд бодлогошронгүй дуугүй сууж байгаад мэдүүлгээ өөрчлөн шал өөр зүйл ярьж эгчийнхээ нөхөр Joy Fulgham-ыг би будаж хороосон гэж мэдүүлжээ.
Би зүгээр толгоор нь чиглүүлээд л гохийг нь дарсан. Тэр хаваар дүүрэн цус үсэрсэн. Дэрнүүд улаан нилга болсон санагдчих байна. Би өөрийгөө хүн алчсандаа итгэхгүй байсан гэх мэтээр мэдүүлснийг нь цагдаа нар бичлэг хийж баримтжуулж авсан байдаг. Гэвч хэсэг хугацааны дараа Тайлер хүү мэдүүлгээ арай өөрчлөн Кристи ихч бид хоёр үүнийг хамтдаа хийсэн. Бид хоёр хамтдаа Жойг будаж өнөөсөн гэв. Эдгээр бүх мэдүүлэг байцаалтын дараа Тайлерын ээж ирж хүүтэйгээ уулзаж ярилцсанаар ээж нь энд ямар нэгэн зүйл буруу. Хүү нь нэг зүйл нуугаад байгааг зөвөн совингороо мэдэрсэн гэдэг. Хүүтэй зөвхөн үннийг хэлээрэй гэж ээж нь гуйж загчээ. Do you know what you're telling them the truth, right? Okay, what is the truth? Oh. Yeah. Tyler Lane. Son, look at me. Did you for real do that, or are you just telling them that? Ээжигээ явсан даруйд Тайлер хүү өмнөх мэдүүлгүүдээ дахин өөрчилж би Жойг буудаагүй. Кристи намайг чи насанд хүрээгүй юм чинь ял авахгүй. Тийм учраас чи буудсан, гох дарсан гэд цагдаа нарт хэлчих. Тэгэхгүй бол цагдаа нар намайг баривчлан маш удаан хорих болно. Би хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй. Бас чамтай ч уулзаж чадахгүй шоронд хоригдох болно. Магадгүй намайг цаазлах байх. Харин чамайг буудсан гэвэл тэд яахчгүй. Чамайг хүн буудсан гэд тэд нар яаж чадахгүй. Чамд айх зүйл юу ч байхгүй гэж хэлсэн учраас би ихчигээ өрөвдөөд хүүхдүүдийг нь өрөвдөөд хэлснийг нь зөвшөөрсөн юм аа. Тэрнээс би Жой ахыг буудаагүй. Яг юу болсныг бол би мэдэхгүй гэж Тайлер хүү эцэст нь мэдүүлжээ. Мөн шүүхийн задлангийн эмч дүгнэлт гаргахдаа Тайлер хүүгийн мэдүүлсэн буудсан өнцөг нь Жойн толгойн шархны өнцөг хоёр таарч байна гэсэн ерөнхий дүгнэлт гаргасан байна. Ийхүү шүүх хурал болж 5 цаг уралдсны эцэст өмгөөлөгчийн гомдол саналыгч нэг авч хэлэлцэлгүйгээр Жой Фулжмиг буудаж хороосон хэрэгт 13 настай Тайлер Эдмондсыг буруудаа гэж үзсэн байна. Ингээд 2004 оны 7 дугаар сарын 24-ний шүүхийн шийдвэрээр Тайлер хүү бүх насаараа шорон суух ял авчээ. Тайлер хүүгийн өмгөөлөгчөөр Jim White хэмээх сайхан сэтгэлтэй эрхэм ажиллаж байсан бөгөөд бууж өгөлгүйгээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хүүд бүрэн итгэж байсан тул буруугүй гэдгийг олон талаар нэмж баталгаар давж заалтахаар шийддэг. Шүүхийн элдв процесс үе шатууд хугацаа нэлээд авч байсан ба энэ үед Тайлер өсвөр насны хүүхдүүдийг хордог Walnut Grove хэмээх хамгийн том, хамгийн асуудал ихтэй засан хүмүүжүүлэх нэртэйж шоронд хоригдож байлаа. Өмгөөлөгчөөс гадна Тайлерын ээж, гэр бүлийнхэн нь, найз нөхд нь бүгд түүнийг хийгээгүй хэрэгийнхээ төлөө ял авч байгаад игдүүцэн эсэргүүцэж байсан бөгөөд үүн дотроос ээж нь үнэхээр хамгаа барж байлаа. Цаг хугацааж явсаар байлаа. Хамгийн гол нь Миссисипи мужийн хуулиар маш ховор тохиолдолд алуурчин гэж нэгэнд яллагдсан этгээд давж заалдах эрх авч чаддаг юм байна. Өмгөөлөгчийн тасралтгүй хүчин зүтгэлийн үр дүн гарч 2007 оны 1-р сард дээд шүүхээс Тайлер хүүгийн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг нь ахин нэгтлэн үзэх шүүх хурлын эрх нээгддэг. Энэхүү мөчийг ганцхан Тайлерын ээж, гэр бүл, найз нөхд нь ч хүлээж байсангүй. Эднээс гадна талигаач Joy Fulger-ийн гэр бүлийн ах トゥ нар яг юу болсон бодит үннийг мэдхийг маш их хүсэж уг давж заалдах шатны шүүх хурлыг бас хүлээцгээж байлаа. Ингээд анхан шатны шүүх хурал болсноос маш урт 5 жил хүлээсний эцэст 2008 оны 10 дугаар сарын 28-нд давж заалдах шүүх хурал эхлэв. Энэ үед Тайлер хүү аль хэдийн 17 нас хүрсэн байлаа. Хурлын үеэр талигачийн эхнэр Кристигээс шүүгч асуулт асуух бүрт Кристи үндсэн хуулийн 5 дугаар зүйл заасан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах заалтыг хэлж хариулахгүй өнгөрөөхөөс эхлээд Кристи анханасаа энэ шүүх хурал дээр фейлдэж бүх зүйл түүний эсрэг эргэж эхэлдэг. Would you state your name, please, ma'am? Christy Fulgham. Miss Folger, you're Tyler Edmonds' sister, is that correct? On the advice of my attorney, I'm not answering any questions. Талигаач Joy, эхнэр Кристи хоёр угийн нэлээд хэрүүл уралтай харилцаатай. Хэрүүл нь ихэвчлэн том хүүхэд нь Joy-ийнх биш, өөр эцэгтэй гэдгээс үүддэг байжээ. Мөн түүнийг нөхрийнхөө амь насны даатгалын талаар хэрв нас барвал хэдий $1
гэр бүл нь авах талаар судалж асууж байсныг гэрчлэх гэрч гарч ирдэг. Талига Жой маш өндөр үнийн дүнгээр амнасаа даатгуулсан байсныг Кристи мэддэг байжээ. Үүгээр Кристигийн эсрэг баримтууд дууссангүй. Маш ноцтой чухал зүйлийг эрчлэхээр нэгэн хүн ил гарч ирсэн бөгөөд энэ хүн бол Дани Эдмондс буюу Кристигийн аав, мөн мэдээж Тайлрын аав. Тэрээр шүүх хурал дээр мэдүүлэхдээ хэрэг гарахаас өмнө Кристи манад ирж миний ангийн бууг асуусан. Яах гэж байгаагаа хэлэхдээ Жойг хороомоор байна гэсэн. Яагаад гэж асуухад хүүхдүүдтэй холбоотой хэрүүлээ ирж эхэлсэн байдаг. Чи зүгээр л түүнээс салаад яв. Наа тэнэг бодлоо орхих гэж хэлсэн боловч Кристи үгүй би чадахгүй. Жой амь насны өндөр даатгалаар даатгуулсан. Хэрв та надад бууга зээлдүүлвэл би танд цоо шин Cadillac машин авч өгнө шүү гэсэн хэмээн мэдүүлдэг. Үүний дараа анхны шүүх хурал дээрхээс өөр шүүхийн задлангийн мэргэжилтэн ирж шүүгчид мэдүүлэг өгдөг. 22-ын калибрын буугаар буудахад гадна талаасаа жижиг нүх гарч харин оногдсон эд эрхтний дотор том гэмтэл үүсснээр хохирогч нас барддаг, эсвэл хүнд гэмтдэг. Иймээс тэр даруй цус ихээр гарч тэр хаваар цус цацрах ёсгүй гэж тайлбарладаг. Үүнийг ч хэргийн үзлэг болон фото зураг баталдаг бөгөөд талигачийн эргэн тойронд хан, ор, цагаан хэрэглэл дээр ямар нэгэн цус байхгүй. Харин харагдах боломжгүй газар болох буудуулсан толгойн доор цус ихээр тунсан байжээ. Гэтэл Тайлер цагдаа нарт Жойг буудаж хороосон гэж мэдүүлэх үедээ тэр хаваар цус үсэрсэн, дэрнүүд цус болсон гэж хэлсэн нь бичигдэж үлдсэн. Нэг ёсондоо хүн буудсан гэж Тайлер худлаа ярьж байсны баталгаа юм. Тэр өдөр Тайлер хүү Кристи ихчийг салхинд гарч мах шарыг барбекю хий гэж дуудахад нь очоод явхад бэлэн машинд нь суудсан Кристи гарч ирэхийг хүлээж байх үед тэдний гэр дотроос битүү, бөглүү яг юуны гэдгийг нь хэлэхэд хэцүү чимээ гарсан байна. Удалгүй Кристи гарч ирэн тэд цаашаага явцгаасан байдаг. Машинд явх үедээ Кристи дүү Тайлерт гэрт юу болсныг хэлж нөхөр Жойгоо буудаад оноочлоо. Чи энэ бүх хэргийг үүрэх хэрэгтэй. Чи насанд хүрээгүй. Яах чгүй хэмээн дээр ярьсан зүйлээр Тайлерын тархийг угааж зөвшөөрүүлсэн байна. Яллагдагч Тайлер шүүхийн өмнө асуултанд юу гэж хариулсныг үздэсгэе. Why did he tell you that you had to take the blame for it? Because nothing would happen to me because I was under 18 and that if I didn't then they would kill her and that I would never see her or her kids again. Кристигийн өмгөөлөгч зүгээр суусангүй. Тайлерын анхны хэрэгээ хүлээсэн мэдүүлгийг онцлон буруутгаж нилээдгүй маргалцсны эцэст шүүгч шийдвэрээ гаргахаар хурлын завсарлагаагаа авдаг. Шүүгчийг хурлын танхимд буцаж орж ирэхэд танхимд байсан бүх хүмүүс бүгд амьсгаагаа даран шүүгчийн шийдвэрийг хүлээж байлаа. Шүүгчийн шийдвэр нэг талдаа гарч Тайлер Эдмондсыг буруугүй гэж тогтоожээ. Харин Кристиг нөхөр Жойн амь насны даатгалын мөнгийг авах гэсэн шунхаан сэтлэр амь насыг нь хөнөөсөн буруутай тооцож цаазаар авах ял оноосон байна. Гэвч 2 жилийн дараа 2010 онд Кристи давж заалдан цаазын ялаа бүх насаараа хоригдох болгож хөнгөрүүлж чадсан байдаг. Кристийн шоронгоос уучлалт ирсэн захиаг 2008 оны 12 сард Тайлерт илгээсэн боловч Тайлер хариу огт бичээгүй гэжээ. Бүхэл бүтэн бараг 6 жил 2 шүүх хурлын дараа яг юунд уучлалт гуйж байгаа нь тодорхойгүй. Зүгээр л уучлаарай бла 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 гэсэн захиа байсан нь үнэхээр уур юм хүргсэн гэж Тайлер нэгэн нэвтрүүлэгт ярьсан байдаг. Тайлер амьдралынхаа хамгийн чухал нас болох өсвөр насныхаа 5 жилийг Кристигийн гүтгэлэгт алдсан бөгөөд цагаатсныхаа дараа төрлөх Миссисипи мужийн орхин Флорида муж руу нүүжээ. Тэндээ сувилагчийн сургуульд сурч төгсөөд ингийн амьдралаар ажиллаж амьдарч байгаа юм байна. Мөн хууль эрх зүйн туслалцаа хэрэгтэй байгаа өсвөр насныханд сайн дураараа тусалдаг ажил давхар хийдэг. Учир нь тэр өөрөө бас 13 настай хүүхэд байхдаа энэ зовлон үүрч ямар нэгэн өмгөөлөгчгүй, асран хамгаалагчгүй, эцэг ихэн байхгүй үед ажлаа мэддгүй цагдаа нарт мэдүүлэг өгснөөс болж
хайрын 5 жилээ шоронд өнгөрөөсөн билээ. Түүний ээж Sharon Clay ганц хүүгийнхээ төлөө чадах бүхнийг хийж бүхнээ зориулсан бөгөөд цагаатаж суллагдах хүртэл 5 жилийн хугацаанд хуйлж өмгөөлөгчөөс эхлээд олон том жижиг зардал төлбөрүүдийг барагдуулахаар байшин, машин гэд байгаа бүх зүйлээ зарж борлуулан дээр нь нэмж зээл авах зэргээр зохицуулсан ба одоо ч өөртөө хэвээрээ байгааг нь. Харин Тайлер 2017 онд Миссисипи мужийн шүүхийг буруутай шийдвэр гаргасан. Ээжийнх нь өрний асуудлыг муж хариуцах ёстой гэж шүүхэд өгсөн байгаа боловч одоогоор шийдэгдээгүй байгаа юм байна. За энэхүү хэрэг хүний амнаас хохирсон, амьдралынхаа үнэтэй цаг хугацаанаас шоронд өнгөрүүлсэн гэд харамсалтай зүйлстэй боловч ашгүй зөв тал руугаа шийдэгдэж алуурчин ямарч байсан зөх ялаа авснаар дуслаа. Ер нь янз бүрийн хэрэгүүдийн талаар сонирхож байхад жижигхэн гэмт хэрэг баг гардаг, нам гүм тайван байдаг хотын цагдаа мөрдөгчд алдаа гаргах нь их анзаарэгдсэн. За жишээ нь энэ хэрэг дээр насанд хүрээгүй хүүхдийг эцэг их болон өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан. За ямар ч бодлогогүйгээр нүүрэлдүүлж байна гэд Тайлер дээр Кристиг оруулж ирж нөгөөх нь сэтгэл зүйн дарамт үзүүлээд гараад явждаг. Үүнээс болж хийгээгүй хэрэгээ өөртөө хүлээж насаараа хоригдох ял авсан гэд үнэхээр зүгээр л энэ хэрэг дээр бол цагдаа нар ихэндээ холион бадуу хутгацсан. Бас шүүх хурлууд дээр хамгийн чухал том баримт болох талигаач хөнөөсөн бууны талаар аль хурал дээр нь огт яригдаагүйг гайхлаа. За буун дээр бол одоо DNA, хурууны хээгээд маш олон хэрэгтэй мэдээллүүд үлдсэн байх ёстой байдаг. За Кристи магадгүй бууг маш сайн устгаж чадсан байх. Ээжийнх рүүгээ зэрэгэлдээ хот руу явах замдаа ч юм уу. Энэ хэрэгээс харахад Кристи манипуляцийг маш сайн хийж тарих угааж чаддаг. Явдалтай, шуналтай, за сүүлдээ тэгээд алуурчин гэдэг нэр нэмэгдэж байх шиг байна. Бас маш их зайлтай санагдсан. 2008 онд Тайлер руу уучлалт гуйсан маягийн баахан уучлаарай гэсэн ямар ч агуулгагүй захиа илгээсэн нь за их учиртай. 2010 онд давж заалдан цаазын ялаа бууруулж бүх насаараа хоригдох ял болгох солихтол ашиглах гэж тэр захиаг бичснээс биш үнэхээр гимшээд чин сэтгэлээсээ уучлалт ирсэн зүйл бол байхгүй л болов. Энэ хэрэг дээр үнэхээр онцлог хүний нэг бол ялтчгүй Тайлерын өмгөөлөгч Jim White хэмээх өмгөөлөгч. Үнэхээр сайн ажилласан, бас маш их сэтгэл гаргасан санагдсан. За бас нэг сонирхолтой зүйл анзаарэгдсэн нь сүүлийн шүүх хурал дээр гэрчээр гарч ирсэн Тайлер болон Кристигийн аав Дани Эдмондс. Аав хүний зүгээс маш хэцүү байсан байх. Эхний хурал дээр гарч ирээгүй бодоход өөртөөгөө энэ аав их тэмцэлцсэн болов. Дуугүй байгаад үннийг нуухаар нэг хүүхэд нь хар нялхаараа бүх насаараа шоронд орох гээд байдаг. За үннийг гэрчлээд хэлчихээр олон зээ нарынхны ээж нөгөө нэг хүүхэд нь цаазаар ахуулгач өндөр эрсдэлтэй ийм маш хэцүү шийдвэрийн дунд олон жил зовж явж байгаад эцэст нь ямар ч өрөвдмөр хэцүү байсан ч худал хурамгийн талд орж болохгүй. Үнэн зөвийн талд зогсох ёстой гэсэн шийдвэр гаргаад сүүлийн хурал дээр гэрчээр оролцсон болов уу гэж бодсон. Бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Сувагт маань subscribe, like дарж, comment үлдээж байгаа үзэгч сонсогчдоо чин сэтгэлээсээ маш их талархаж байна. Маш их урам авч байгаа шүү. Хэрв та subscribe дарж амжаагүй бол яг одоо дараарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Ямар ч үед үнэн зөвийн талд зогсцгоё.